Сайн бацхан үзэгчдээ цагаар өвчин шинжилгээний газраас та бүхэнд хоногийн цагааны мэдээллийг танилцуулъя. За эхлээд та бүхэнд өнгөрсөн хоногт орсон нийлбэр хурд хүнсний талаарх мэдээллийг танилцуулъя. За баг зэрэг халуун байсан газруудаар өнгөрсөн хоногоос эхэлж баг зэрэг хурд хүнс орж эхэлсэн байгаа. За Төвийн бүсийн Арангаан аймаг, Булган, Эрдэнэт, Сэлэнгийн баруун хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн хэсэг, Төв аймгийн Төвийн Сумдууд нутаг, Замунд бол Улаанбаатарт багтсан, Хинтээ аймгийн баруун өмнө хэсэг, Говьсөнбөр аймаг, Зам Дорнод аймгийн Дорногов аймгийн хойд хэсэг, Дорнод аймгийн зарим газраар, Сүхбаатар аймгийн зарим газраар баг зэргийн хурд хүнс орж бүртгэгдсэн байна. Хурд хүнсний мэдээнд. За харин 26-ны 21 цагаас 27-ны 21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын нутгаар үйлшээд өдөртөөчтөр, шөнөөчтөр баг зэргийн бороо орох төлөвтэй байна. Төвийн бүс нутгаараа мөн үйлшид зарим газараараа бороо орох төлөвтэй байна. Зүүн аймагуудын нутгаар үйлшин за шөндөө бороо орохгүй ч өдөртөө мөн зарим газараараа бороотой байх нь. Говийн бүс нутгаараа үйлшин зөндөө зарим газараараа баг зэргийн бороо орно. За өдөртөө бол хараахан бороос орох төлөв бол харагдахгүй байна. За ойрын хоногуд нутгийн хойд хэсгийг барьж бол бороо орох ийм ерөнхий төлөвтэй. За мөн хойд хэсгийн баг зэрэг сэрүүсэх ийм хандлагатай. Та бүхэн харж байгаа. Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн газрууд бол хурд хүнс буюу бороо орох газруудыг бол харуулж байгаамаа. Баруун аймагуудын хувьд агаарын температурын утга бол ихэнх нутгаараа нэг 15-аас 20 градус. Шөнөдөө бол агаарын температурын утга 1 градус үүднээс 4 градус дулаан байх төлөвтэй байна. Төвийн бүс нутгаараа мөн уулархаар нутгаараа нэг 0-аас 5 градус. За бусад нутгаараа бол нэг 6-аас 11 градус дулаан. Зүүн аймагуудын хувьд бол мөн шөнөдөө бүх нутгаараа нэг 7-аас 12 градус дулаан. Говийн бүсийн хувьд аваад үзэх юм бол Дундгой аймгийн нутгаараа нэг 10-аас 15 градус дулаан хоноод бусад нутгаараа бол нэг 13-аас 18 градус дулаан байх нь. Өдрийн температур буюу 27-ны өглөө 9-өөс 21 цагийн хооронд бол баруун аймагуудын хувьд бол ихэнх нутгаараа 15-аас 20. За агаарын хамгийн их температур гэсэн үг. За Төвийн аймагуудын нутгаараа мөн нэг 20-оос 25, зүүн аймагуудын нутгаараа нэг 21-оос 26, говийн бүс нутгаараа нэг 26-аас 31 градус дулаан байх ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. Салхины хулгайд аваад үзэх юм бол мөн л баруун аймагуудын нутгаараа баг зэрэг салхитай байх ийм ерөнхий төлөв гарч ирсэн. За зарим газараар 400 секундэд 16-аас 18 м хүртлээр ширүүцэх бол Төвийн бүс нутгаараа 12-оос 14 м хүртлээр ширүүсэн, зарим секундэд зүүн аймагуд болон говийн бүсийг аваад үзэхэд говийн бүс мөн бас 400 секундэд 16-аас 18 м хүртлээр ширүүцэх төлөвтэй буюу баруун болон нутгийн өмнөд хэсэг болох говийн бүс нутгаараа салхи шуурны хурд нэлээд их байхаар бол харагдаж байгаамаа. Нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол за урьдчил нь бас баг зэргийн хурд хүнсээр чийг өгсөн байгаа. За тэгвэл нь бас өнөө шөндөө бас баг зэргийн хурд хүнс орохоор харагдаж байгаа. Бороо орохоор харагдаж байгаа. Маргааш өдөртөө бол орохгүй. Салхи бол зүүн өвнөөс баруун хойш эргэж секундэд 12-оос 14 м хурж ширүүснэ. Шөндөө 9-оос 11 градус, өдөртөө 23-оос 25 градус дулаан байхаар харагдаж байна. За 5 дугаар сарын 28-ны өдөр бол түрүүн та бүхэнд бас хэлсэн 20 өдрүүд бас агаарын температур 28-ны өдөр баг зэрэг сэрүүснэ гэж. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч гэсэн бас 28-ны өдөр болон 29-ны өдрөө сэрүүсч ирэх ийм хандлагатай байна. Дархан нотын хувьд маргааш 25, 28-нд 19, 5 дугаар сарын 29-нд бол 24, Эрдэнэт хотын тухайд мөн маргааш 20, 28-ны өдөр 13, 5 дугаар сарын 29-ны өдөр 10 гээд 28, 29-ний өдрүүдэд бол за бас баг зэргийн температур бол буурах ийм хандлагатай буюу за 28-аас нь 31-ний өдрүүдийн хооронд бол баруун болон төвийн нутагт за зүүн нутгийн зарим газараар бороо орох ийм төрөлтэй. За бороогоо дагаад бол температурын хот бол баг зэрэг сэрүүсэх ийм хандлага гарч ирсэн байнамаа. За та бүхэнд цагаар ушин шинжилгээний газраас цагаараа мэдээг танилцууллаа. Халаанд усанд баярлалаа.